За тэгээд өгүүлбэрийг дандаа юм гэж дуусгана. Тий. Тэр нөгөө янз бүрийн хүмүүс чинь тийм юм энэ тэрэг надад бичээд байгаа байхгүй. Гүчи надад юмаа болооч яасан юмтаа нөхрөө гэж битгэж байгаа шүү дээ. Тий. Өгүүлбэрийг хизээч юмар дуусгаж болохгүй шүү дээ. Хиний юм бэ тэр чи одоо. Тэрний юм уу? Ямар нэг байдлаар бидний энэ боловсрол, бидний мэдлэг, бидний сургууль хүмүүжил бүх юм хэлээр дамжиж явагдана. Хүүхэд аавын хэл, ээжийн хэлээр хэлсэн үгсээр дамжиж энэ хорвоо ертөнцтэй харьцсан. Энэ хорвоо ертөнцийг өөрөөртөө буулгана. За ааваас одоо ямар өгнүүд төрөд ирвэл аав ямар өглөөндөөс орой хүртэл хэлдэг. Тэр үгээр тэр хүүхэд хорвоо ертөнцийг харж авна. Ээж өглөөнөөс орой хүртэл охиндоо ямар үг өгөлдгөө, ямар үгээр найс нөхөдтэйгөө гэр орныхонтойгоо хамаатан сатантайгаа ярьдгөө. Тэр үг, тэр өгнүүд тэр хүүхдийг хорвоо ертөнцтэй хандлагыг бий болгох. Хорвоо ертөнцтэй одоо тэгжил хандана. Энд бас мэдхан богмо. Тийм биш би чирээсээ. Өш энэ бас их энэ электронууд чи бас биеийн дэх муу гэдэг шүү дээ тий. Одоо могорсогт дэлж шүү дээ. Тэгэхээр ийм юм намайг тойроод ийм явсаар байгаад миний шиг ингэж орцсон байгаа. Тий. Ерөөсөө чи гэдэг чинь хэм бэ гэдгийг л асуугаад байгаа шүү дээ. Чи гэдэг чинь тойроод байгаа хүмүүсийн толио биш болж чадсан уу гэж байгаа шүү дээ. Тий. Чамайг тойроод байгаа ээж аваахаа толио одоо хүүхдээс тий. Одоо хүүхэд бол яг тэр шүү дээ. Ээж нь яг юу ярьж чинь, аав нь яг юу ярьж чинь тэрийг л ярина шүү дээ. Одоо тэгжил хэлд орж байгаа юм чинь. Өөрөөр яаж хэлд орох юм? Чи би монгол хэлд ормоор вэ гэдэг ном шосгож өгөхгүй шүү дээ. Тэгээд тойрон хүрээлээд байгаа. Тэндээсээ гараад ирээд. За нөгөө талаар яг би гэдэг үг рүү ингээд ороод ингээд ирэхэр чинь бид нар яаж гэнэ вэ? Хэл ямар их чухал вэ? Чи ямар үг хэрглэж гэнэ үү? Тэр чинь чи гэж хэлээд байгаа шүү дээ. Философийн гоё үг гэдэг шүү дээ. Чи яри. Чамтай танилцсан. Тийм учраас би чи оюутан юм уу янз бүрийн хэл хүмүүстэй уулзахаар юм яриг нь л сонсдог шүү дээ. За энэ хүн ямар өгнүүд хэрэглэх нь. Үгийн сан ямар юм? Тийм. Тэгээд үгийн сангуудыг нэрхэд ойлгочих. За энэ хүн бол нэг ийм өгнүүдээр л ярьдсан байна. За энэ үгийг энэ хүнд хэн чихрүүнд хэлсэн байх нь. Эсвэл энэ хүн энэ өгнүүдийг хаана явж байгаад сонсчихсон байх нь. Тэр чинь тархинд орно шүү дээ. Тэгээд одоо нөгөө бидний буруу орчуулад байдаг нөгөө далд ухамсарт орчих шүү дээ. Уул нь чинь далд ухаан байхгүй юу? Өөрөө тэрийг ухаардгүй. Тэр л ороо сууч шүү дээ. Тэгэл өөрийн мэдлэг тэр өгнүүд нь гарч ирээд шүү дээ. Одоо надаас бол өөрийн мэдлэг сонь өгнүүд гарч ирдэг шүү дээ. Гэзэн нэгэн цагт ээжээсээ ч юм эмээгээсээ ч юм сонсчихсон. Тэнгол өөрийгөө одоо тэгэл амруугаа алгаж байгаа шүү дээ. Чи болооч. Яагаад би хэл чухал гэдэг байгаа вэ гэхээр бидний энэ бүх бодол, сэтгэлийн хөдөлгөөн, бүх илэрхийлэл, хандлага, гаргаж байгаа зан төрх одоо юу байдгийг хүнтэй харьцаж байгаа тэр үг тэр бүгд чинь бодлоор явагдана. Тэр л өгнүүд байвал тэгжил бодно. Тэгжил толгойн ажил. Тэгэл болоо. Цаашаа байхгүй. Яагаад энэ Монголын яруу найрагч чинь хүмүүс айгу дуртай байдаг вэ? Яг бол хоорондоо бид нар амьдралдаа өдөр тутмын хэрэглэх ёстой өгнүүдийг чинь бид нар хэлж чаддаггүй байхгүй юу? Нэг нэгэндээ хэлж чаддаггүй, ээж өгөөч хэлж чаддаггүй, аав руугаа хэлж чаддаггүй, найс руугаа хэлж чаддаггүй. Тэгэхээр яхан монголчууд нэг тийм арга зохиосон байгаа байхгүй юу? Яруу найраг шүлэг гэдэг. Тэрүүгээр дамжуулт нэг хэлэх гэсэн юм надад хэлдэг. Тэгээд тэрийг сонсож байгаа хүмүүс айгу гоё. Ямар гоё юм бэ энэ ста нэрээ. Би хэрэглэхээс айдаг өгнөдөг. Ста дураар хэрэглэж шүү. Тэр л яваад байгаа. Тэр өөр юм байхгүй. Тэрс нэг айхтар ухаан цараал сөрхий оюунлаг хүмүүс биш шүү дээ хөрхий. 10 жилээс эхлээд шүлэг бичсэн гингууд л би яг боддог баг. Хөрхий юм хэлэх чадваргүй хэлхээс айгаал зайлуу шүлэг бичдэг байсан юм байна л да. Тэрс хэлэх хөгжсөн, ном их хөгжсөн оронд хизээч тэгж дураараа шүлэг бичдэг байхгүй. Багасаа бүрш бичихгүй. Тэр агуу том хэл, тэр агуу олон мянган номнуудын дунд эхлээд өсөж тэр номнуудыг уншиж хэл бодол бүх юмд сэгцэрх хэвээр. Тэрнийхээ дараа одоо шүлэг бичиж эхэлдэг байхгүй.
Бид нар чинь зүгээр нэг 10 өдөрт 8 дугаар ангидаа шүлэг хичээлэх. Тэр ямар их асуудалтай нэгдэж байгаа байхгүй юу? Шүлгээр л хөрхий зайлуулна хэлгэснээ хэлж шүү дээ. За ийм дүндэг юм чинь. За нөгөө талаар сая би за чиний хэл яриа чинь бол чинь шүү явж байгаа. Энийний цаана чи ямар үгнүүд хэрэглээд, ямар зан төрх гаргаад, ямар хандлага чамаараа явагдаад, ямар сэтгэлийн хөдөлгөөн гаргаад, ямар одоо хүмүүжлийн ямар нэг байдлаар чи өөрийгөө илэрхийлээд байна гэдэг чинь эцсээс чи толгой дотор юу байгаа гэдэг чинь шилгэж байгаа байхгүй. Тэгэл болоо. Байхгүй. Яг ч юм зөндөх диплом байгаа юм байна. Чамд бүр төрийн сойрхол, төрийн шагналж байгаа юм байна. Тэг чи бүр ардын багш юм байна. Тэгтээ чи толгой хоосон. Яг л би чинь сая яриг чинь сонссон чинь хоосон чинь баригдчихлаа. Тий. Ер нь бол нэг олон 10 жилийн миний одоо энэ туршлагаас монголчуудын нэг юм яваад байдаг. Тэр бол нүдэн дээр илт байдаг л та. Хүмүүс тэгж боддог байхгүй юу? Би ер нь өөрийгөө бодож байгаагаа хандлага, зам төрх бүх юмаа бусад хүмүүст мэддэггүй байх боломжтой байдаг байхгүй юу? Ямар ч боломжгүй. Нэг сөрхийн юм хэлэхгүй, нэг сөрх өөрийгөө баригдуулахгүй ингэх гэлээдэг байхгүй юу? Дороо баригддаг байхгүй юу? Бодломж баригддаг байхгүй юу? Ер нь хүн өөрийгөө нуух боломж баг байхгүй. Баг байхгүй шүү. Нэг ингээл юм хэлэхээр бүгээл ингэдэг байхгүй юу? Тэр нэг сөрхийг үгэлэх гэдэг л ойлгомжтой. Хөөхөн тий маш их одоо бид нар чинь хүүхдээрээ эсгэгээрээс гараад одоо ер нь л Монгол улс чинь нэг 100 жилийн л одоо нэг асуудал ирнэ шүү дээ. Тэг бид чинь маш их залуухан улс байхгүй юу? Манай төр, манай засаг, манай энэ улс орн чинь маш залуухан. Дэлхийд дээр хамгийн залуу. За тэгвэл бол одоо агуу төгтөөгөл орилдоод шаралтаад ороод тэр нөгөө мөс сайхан чинь. Яг л тэдний тарих тэрл хэмжээнд. Тэдний хөргөлдөг үг нь тэрл үгнүүд. Тэдний уншдаг ном нь тийм л номнууд байгаа байхгүй юу? Тэгэл болоо тэр аргагүй байхгүй юу? Тэндээс тийм гаралтай хүмүүс гарч ирж тийм юм ярих нь аргагүй. Нөгөө миний нөгөө хэлээд байгаа нөгөө мэрэгчлээсээ хитэрдэг. Эхнийхэн тэгэл хэл. Гэтэл хэл гэдэг чинь бид нар хэл шүү дээ. Тэд нар хэл биш шүү дээ. Монгол хэл гэдэг чинь биднийх шүү дээ. Монгол хэл устдал яана гэдэг солиороод өгдөө. Үгүй чи сүүлчийн монгол хүн монгол хэлээр ярьж дуусгахтал устдал. Тэс бид нар чачижсэн цагт байж л байна. Тэдэртээ ямар ч хамаагүй. Хэлээ хамгаалах гэж шиг. Одоо юу лээ ямар хэл юм лээ хөлмөл юу гэдэг вүлээ. Хэлтэгэ юу хэлээ нэг үг байгаа шүү дээ. Малтагач гэх шиг тийм. Хэл монгол хэлээр сүрхээ яриад байгаа залуучууд таа байна. Энд одоо кафенд дотор ордог залуучуудыг хараа л та. Бүгд англи ном уншиж байгаа шүү дээ. Бүгд хоорондоо зарим нь англиар ярьж шүү дээ. Юу нөгөө хэлтэйгээ бол энэ кафе дотор байхгүй шүү. За нөгөө эгийнхаа орд игээр өвчил дээ. Хэлтэйгээ болгол та. Яаж байгаа ч хэл болчихсон. Хэлний хэл болчихсон. За энэ бүгдийг чинь цаана одоо нөгөө мэдлэг гэдэг л явж байгаа шүү дээ. Тийм. Мэдлэг гэдэг хүчнтэй. Үнэн. За ингээд мэдлэг гаднаас ороод ирлээ. За эний чи яаж яана одоо тэр хэн шинжил энэ төр гэдэг. Монголын зонголныхаа энэ төр гэдэг. Тэр бүх өмнүүдийг чинь монголчлаа хийчихнэ. Тэгээд нөгөө шинийг нь байхгүй болгож байгаа. Устгахчих нь. Гаднаас орж ирсэн шал өөр танин мэдхэн жохол үгс том ялал тайлбар ухагдхан ойлголтуудыг чинь устгахчдаг. Тэгээд миний нөгөө хэлдгээр бүр ингэж оршуулчихдаг. Тэр нөгөө гоё үг хайцсан бэ? Баггүй. Би кафе умаар байж штэ. Баггүй штэ. Кафе баггүй. Нөгөө борголж илөө, хорголж илөө. Тэгээ миний нөгөө кафег устгаж байгаа байхгүй. Би ч нөгөө кафег сонсоод аппетит хөдөлдөг байхгүй. Борголж гисэн чи ямар ч аппетит хөдлөхгүй байгаа юм. Уухгүй. Тийм. Би ч ингэ пив гэхээр бас ингэ бүр гачин болдог байхгүй юу? Бүр гар салгалаад би чичрээл. Пив гэлээ. Нөгөө чи айраг болгоо хийцэн. Айраг уух уу? Шар айраг уух уу? Гэхдээ би айраг уухгүй пив л умаар байна. Тийм. Айраг хэрч би чи нөгөө зун л бодож байгаа юм чи. Тэ? Нөгөө хөдөөнийхэнд очиж залилуулдаг л бодогдож байгаа юм чи. Яаж бид нарыг залилдаг блэ?
Тэг хөрхөн залилаад явуулчихдаг шүү дээ биднийг. Тий. Колони хугацаа савнд 2 литр ариг хичгэл бид нар руу шахаад идэх шүү дээ. Тий. Тэгэл колони савнаас ариг гудраал залиглал. Тий. Ийм л юм яг яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар яах вэ? Тий. Бид нар ер нь одоо Монгол хэлний тайлбар төлгөөд тэр цэвлийн энэ нөгөө мемберийн чин нөгөө ямар нацагт орж илээ нэг баахан нөхдүүдэд Монгол хэлний тайлбар төлөв гэж нэг бүдүүн цусаа нэг ногоом ном байдаг шүү дээ 30 мянган өгтэй гэд. Тэр бол шал худлаа шүү. Тэрнээс зүгээр холох явах хэрэгтэй. Тэр 30 мянган үг байхгүй шүү. Би яг тоолсон. Нэг 3,000-аас 4,000 үг л байлээ. А тэгээд тэргээ нөгөө нэг аялгуулж байгаагаа үг гээд байгаа байхгүй юу? Ямар ч хэлийг аялгуулж болно шүү дээ. Тэглээгээд бие даасан үг болж болохгүй шүү дээ. Бага аялгуулчаад ор гэл үг байгаа шүү дээ. Тэгэл орох, орлого, оромж, орц болол явж байгаа шүү дээ. Бид чинь 5 шинэ үг болгоод тавьж байгаа байхгүй. Тэг ор гэдэг үг л цаашгаа хуурч шүү дээ. Өөр юм байхгүй. Байгуулах гэдэг үг байгууламж, байгуулга гэл цаашгаа зүгээр л хуурч шүү дээ. Тэ. Мэдрэх гэдэг үг мэдрэл болоод, мэдэрч болоод, мэдрэмж болоод явж байгаа шүү дээ. Тэглээгээд өөр үгнүүд биш байхгүй. Мэдрэх гэдэг үгнээс л гаралтай үгнүүд явж шүү дээ. Сэтгэл өдөг, сэтгэх гэдэг үг сэтгэл болоо, сэтгэлгээ болоо, сэтгэц болоо сүүлдээ бүр сэтгцийн хүчтэй ч гэх шиг. Хин сэтгцийн хүчтэй юм бүү? Бүдэр одоо хайда Улаанбаатараар сэтгцийн хүчтэй хүн. Яг л сэтгэлийн хөдөлгөөн гэдэг чинь тухайн үед гараад маргааш нь алга болчихдог байхгүй. Тэг өнөөдөр уурж исэн маргааш уурн гарцсан л явж байгаа шүү дээ. Тий. Өнөөдөр инээж исэн маргааш инээд нь байхгүй болчих шүү дээ. 10 хоног инех юм бол усалтай. Тий зогсоо заагүй. Тий. 2-7 хоног ууртай байх юм бол жоохон усалтай. Энэ ганц өдөр уурлах, 2 өдөр уурлах тэглээгээд одоо сэтгцэн өвчтэй биш шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бүгд дандаа мэдлэгтэй холбоотой. Одоо психологи гэдэг, психологи гэдэг ямар гоё юу сэтгэл зүй болгоод орчуулсан. Тэгэхээр дуусаа. Ганцхан сэтгэл биш байхгүй тэгэл ороод ирж байгаа шүү дээ. Психологи гэдэг чинь хүний ухааныг л хэлээд байгаа шүү дээ. Ухаан гэж бид нар юу ярих юм? Энэ л орно шүү дээ. Одоо тэн тэгж шүү дээ. Бийгүү сэтгэлч гэсэн юм хачин бичсэн байна шүү дээ. Тий. Ямар ч бий байхгүй сэтгэл одоо хаанаас ч болох юм мэдэхгүй. Тэр бид нар энэ дотор ч юу аа? Бид нар бүх нэг ээж аваасаа сонссон үгнүүд. Чэжилсэн зэвшлээгүй энэ дотор орчих. За бид нар нэг юм хэлгсэн санаа, өөрийн санаа өөртөө зөвчих шиг. За тийм л байт юм байгаа биз. Бодол орж ирнэ. Өөрийн бодол яаж бодоод байгааг мэдэхгүй. Сэтгэлийн хөдөлгөөний бүх төрлүүд орж ирнэ. Сэтгэлийн хөдөлгөөн бол зөвхөн хүн үзэн ядхаас ахуулаад баярлаж хөөрч наадам хийх хүртэл бүгдээрээ байгаа шүү дээ. Тийм. За ёсор тун. Асар том. Ёсор тун бол бид нар ярих юмч боломжгүй. Яг бол бид нар чинь нэгэн ардууд биш байхгүй юу? Нэгэн төрөл ардууд биш бид нар биш байхгүй юу? Энд чинь хойдлоос, ууртлаас, зүүн талаас, баруун талаас, баруун урдаас орж ирсэн холимог нүүдэлчдийн хүүхдүүд ингэ сууж байгаа байхгүй юу? Цааш нь ухаа та нар өвөө эмээгийнхаа нэрийг асуух юм бол сонин нэрнүүд гарч ирнэ. Юу нөгөө Монгол цус цэвэр Монгол зонголч гэх шиг. Тийм. Яасан ч цэвэрхэн юм. Цэвэр Монголч гэх шиг. Тийм. Тэрний хажууд нэг бохор Монгол байгаа юм билүү? Тийм. Би цэвэр чи бохор нь тийм. Тэгэл юм шиг байна шүү дээ. Тийм. За энэ ангаах бол аймаар. Та нарт ангаахын тэр мэргэжлийн латин, грек үгнүүдийг, араб үгнүүдийг яаж орчуулж монгол болгосон. Яа. Тэр бол гэмт хэрэг. Хойч үедээ хийж байгаа гэмт хэрэг шүү. Мэдлэг боловсролоор одоо медицин гэдэг үг чинь араб л үг явж байгаа шүү дээ. Алгебра араб үг, алгоритм араб үг. Тэ. Шах мат чинь ч гэсэн араб үг явж байгаа шүү дээ. Тэ. Шайхыг мат тавих гэсэн л үг явж байгаа шүү дээ. За тэгээ нөгөө шатрын хөлөг дээр байгаа тэр төрснүүдээ бас буруу нэрлэлчихсэн. Хүү гэдэг байгаа байхгүй. Чи хүү биш байхгүй юу? Тариач таахгүй юу? Урд хамгийн түрүүнд дайнд явуулдаг тариачин, төмөчин, малчин нөхдөд байхгүй юу? Тэр хүүхэх орн малчин гэх гэсэн байхгүй юу? Нэг малчин өгчихгүй л. Малчны нийтээл. Тэмэмэмэж гэх шиг. Юу тэмээ ханасаар дэрсэн тэмээ вэ? Морьч гэх шиг. Ханасгаар дэрсэн морь вэ?
нэг нөхөөрхөн байхгүй бид нар чинь. Тий эсгээрээсээ гарч ирээ нэг 100 жилийн дараа хөөрхөн тий тэгээд хитрхи хөөрхөн явчихар чинь сүултээ асар их асуудалд орж иж шүү дээ. Тий асар их асуудалд орж. Одоо бид хэлэх одоо бид нар 0 цагаас эхлэхээс өөр арга байхгүй. Бид нар чинь нэг хүн төрөх, хүн өөхөх, хүн өвдөх, хүн зовхтой харьцаж чаддгүй артсан байхгүй. Яг бид нар чинь шашингүй артсан байхгүй. Шашин бид байхгүй. Бид чинь бурхангүй артсан. Шашинтай бурхантай байсан бол бид нар асар оюунлаг, ёс суртахуунтай байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь бид нар байхгүй. Бид сайн муугийн ялгаа мэдэхгүй. Чадж байгаа юм дарга алгал гэж шүү дээ. Чи энийг одоо мундаг яваад нь яагаад атархаад байгаа юм бол гэж шүү дээ. Тэр дуусаа шүү дээ. Тий. Хөнгөтэй хүн. Чи одоо сурж бахан дипломтой. Тий. Чиний баян чи хаанаа байгаа. Мэдрэхтэй хүн баян л байх хэрэгтэй шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Одоо Америкийн тэр MIT юм уу янз бүрийн ихтэй сургуулиудын Германы ихтэй сургуулиудын тэр том профессорууд чинь баян биш шүү дээ. Тий. Биш шүү дээ. Цалингаа авал ажиллах л явж байгаа хүмүүс шүү дээ. Тэр цалингаа аваад ажиллаа хийж байгаа хүнийг одоо тэгж донолж шүү дээ. Баяа ядгаа. Бүр ялгаачихсан. Эзээ үлээ нэг аамны сайд тагсан шүү дээ. Би сургуульных олигтой сураагүй, нэг хичээл мичээлээ тавдаггүй, ном зам уншаагүй. Тэр би өнөөдөр сайд болцсон л явж шүү дээ. Гайхамшигтай байгаа шүү дээ. Бид нар тийм хүмүүсээр өдөр дулж шүү дээ. Тэд нар одоо биднийг аваад явахын гинэ. Эрэг дөрөв. Чадахгүй шүү дээ. Бид нар аваа өгдөөж авч явж чадахгүй. Тийм амьтдаг бид нар чинь тэгээд биднийг аваад яваач сайн сайхан хууль, сайхан бүтээн босголт хийгээч л гэлтэй. Одоо өдөд бол бид нар ч одоо улан та нар бол өдөд энэ лекц рүү метрогоор яваад ирэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тийм айл хэдийн чинь баригдчихсан юм шүү дээ. Тийм 7 8 он чинь л бүр бид нар зураг макет энэ төр үзэл хийсэн шүү дээ. Одоо ингээд метро ингээд явах юм байна. Тэгээд тийшээ яваа. Зарим нь тэгээд билетний мөнгө нь хэд байх юм бэ? Бүр үнэн дээр хүртэл ярьцад гэсэн шүү дээ. Манай 2000 төгрөг байхад болно аа тэр гээл. Арай үнэтэй юм шүү тэр гээл. Тийм. Удаа болгож шүү дээ. Бүр барих байтгаа газрынхаа нөхөөж ухаагүй байхад билетнийхаа үнийн асуудал дээр хэрэлдээд эхэлж шүү дээ. Доор нь комментэн дээр. Тийм. 2000 байх юм 3000 байх юм бүүмд. Тийм. Тэр ийм хүүхдэрээ ийм хөөрхөн артсан байхгүй юу? Аюу хөөрхөн. Тийм. Нэг өөлхөн гэдэг шиг. Дээрэж доорож. Тэгэд яг юу л яриад байгаа юм. Орчуулах гэдэг ямар их хэцүү, ямар их хосолтой. Маш хэцүү. Одоо би эрхчлөө гэдэг үгийг одоо эрхчлөө тэгшэрх шудраг ас гэсэн 3 үг дээр чинь гацчихж байгаа байхгүй юу? Шудраг ас нь болохоор ёс гिचдэг. Тийм. Тэгшэрхий чинь одоо юу лээ? Үндсэн хууль дээр тэгш байдал энэ төр явж байгаа шүү дээ цаад болж. Ийм хоосон толгоонууд үндсэн хууль хийсэн байгаа байхгүй юу? За эрхчлөө гэдэг дээр эрх яваад идэг. Тэгэхээр нэг тэгш байдлыг нь зориуд би тэгш ирэх гэж ном дээр бичиж байгаа байхгүй. Нэг бол энэ 3 ойлголт гуруула ирэх байх хэвээр. Эрхчлөө, тэгшэрх, шудраг ирэх. Шудраг байх ирэх. Өгөөл гуруула ёс байх хэвээр. Чөлөөчөөс, тэгшээс, шудрагаас. Энд чинь асар том онлын мэдлэгийн асуудал байхгүй. Зүгээр нэг мөйсийн хоосон толгоонуудыг үгээр тоглодог. Ямар ч хамаагүй байхгүй. Тэгээ нэг Бямбан Эренчингээс үүдэлтэй нэг юм нэг хэнэрхэл ингээ монгол хэлийг баллаа хийчих байгаа байхгүй. Хэлнийх нь л болоо тэгээ бидний бүгдийг будаа болгоно гинэ. Мэргэжлийн салбар руу дайран орж ирж мэргэжлийн үгнүүдийг үнгүү, цэнгүү миний хэлээд байгаагаар оршуулж шээ. Тэгээ өөрсдөө мундаг болоод очих байхгүй. Тэгээ биднийг баахан борголж уулгаад шар хайрганд согтоогоод гадил жимс идүүлээд одоо тэгэл гч юм одоо тэгэл орчуулах юм бол юу лээ үхрийн ямар юм ч гинөө вирусын үхрийн юу гэсэн бэлээ үхрийн мемний юу ч гинөө латин үгийг бүр гэдэг замраг бол за грекийн одоо ямар гоё үгнүүд байгаа тэр онтолог этик метик бүгд грек үгнүүд психолог ч бүгд грек гарал педагог ч гэсэн грек гаралтай үг явж байгаа байдаяа гэсэн тэр чинь бодоо болгоцсон. За тэгэл латин үгээр ороход ирэх юм бол бүр хачин экзистенциализм энэ чинь оршихуй энэ төр болгоод л бүр алаа ичиж байгаа шүү дээ.
социологи чинь нийгэм судлал юу гэнэ социологоор л явах хэрэгтэй. За философч яг өөрөө жоохон осолтой. Яг бол артан болон өөрийн философио нэрлсэн нэрлэгээнүүд байдаг. Тийм. Одоо философи гэж грек л үг яваад байгаа шүү дээ. Би бол ер нь бол философч гэж бас хэлж болохгүй. Яг бол болохгүй. Яг бол чи грек юм яваад байгаа байхгүй. Тэгэхээр бидний өөрсдийн одоо цэцэн гэх юм уу, мэрэгэн гэх юм уу тэгж хэлсэн дээр байхгүй юу. Тэгээд цэцэн молорч гэдэг юм уу. Зөвхөн мэрэгэн дээр баха, мэрэгэн молорн дээр баха. Мэрэгэн ард энэ тэгдэг тий. Тэгээд философч бол грек юм яваад байгаа. Юмнууд хятадууд юм уу, энтгэгүүд энэ төр бол философч гэж хэлэхгүй шүү. Өөрснийх нь үг хэрэглээд байгаа шүү. Тий. Өөрснийх нь онлынхаа үгнүүд хэрэглээд байгаа шүү. Тий. Тэгэхээр бол надад бол тиймэрхүү нэрнүүд бол нэг зүгээр л юм байна. Тэгээд яг бид нар орчуулах гэж ингээд үгнүүд сайхан үгнүүдийг ингээд дэмий болгоод яг бол миний дургуцаад байгаа юм тэр байхгүй юу. Яг бол шин ямиг шинээр мэдээ гэж хэлгээд байгаа байхгүй юу. Одоо бид нар радио гэдэг байсан багтч аягүй зүв байхгүй юу. Театрыг театр гэх зүв байхгүй юу. Аягүй зүв байхгүй юу. Янз бүрийн тийм үгнүүдийг тэргээр нь л явуулсан байхгүй юу. Одоо түрүүн би Японы нөгөө эмгтээчийн ярьслага өгөөд одоо мисо шүлгээл гэж байгаа байхгүй. Тэр мисогоор л байлгасан дээр байхгүй юу. Тэгэхгүй бид нар чинь тийм үү? Одоо бор шил энэ төр чих гэдэг нь шүү дээ. Эсвэл ногоон шилч гэдэг юм уу? Эсвэл холимог шил энэ төр гэж орчуулах гэдэг шүү дээ. Тэгж болохгүй байхгүй. Мисо байж иж мисог сонсонгуудаа аппетит нь хөдлөх хэрэгтэй байхгүй юу? Энэ дотор unconsciously ухаангууд дотор судсан байгаа шүү дээ. Мисо амттай гэсэн юм. Тэг бид зэрэг байхгүй болгочих шүү дээ. Тэр яг л одоо энэ л одоо бидний практик ажил яваад байгаа. За өөр чи би юу хэлээ гэж бодож байна. За яг ерөнхийдөө үг болоо тийм явчихна. Мэдлэг бол тэр юм явчихна. Толгой дотор чи юу байгаа чи тэргээрэл яа. Тэргээрэл үгээ хэлнэ. Тэндээс чинь л үг гарч ирнэ. Яаж заллаад нэмэрхүү, яаж хүний үгнүүдийг давтаж хэлэх гэж оролдоод хэрэггүй. Тий одоо нэг цуврал лекц унших гэж зөндөө олон хүмүүс гарч ирлээ ш. Нэг 90-аад онд сүүлчээр 2000 оны ихээр тэг нэг л лекц уншаад алга болцсон ш. Нөхдөд чи. Тий цуврал лекц уншиж шалахгүй байхгүй. Ерөнхийдөө нөхдөд нэг л одоо том лекц цустай юм билээ. Нэг аваад тэгэл хоёр дахь байхгүй болчт юм билээ. Тэг чи явал энэс юм тусч байгаа байхгүй. Хосорч байгаа байхгүй. Оол нь ингээ зарлцсан гэдэг. Монголоор эрдэнэгаа цуврал 10 лекц, цуврал 25 лекц зарлаад хали би бас нэг цуврал лекц уншиж. Нэг сан хосч явал хоёр дахь цагийг авах болчихж байгаа шүү дээ. Гадаад руу одоо ажиллаар явцсан ч юм уу, хөдөөгөр ажиллаар явж байгаа ч юм уу. Ер нь яг биеийн таар байгаа ч юм уу. Тэгэл алга болчихж байгаа шүү дээ. Эсвэл ээж юм уу? Монголчууд чинь их гоё шалтгаан байдэн шүү дээ. Оюутнууд лекц уншиж байгаа. Ээж нь дандаа бодчих дээ. Тэг юм юу? Энэ дэхтэй зүйл нь. За ийм эдлэг танин мэдхүү орчуул нэг ерөнхийн нэг зургийг л би ингээд гаргалаа шүү. Тэгэхээр 21 он бол нэг тийм байсан. Орос хотын хувьсгал орж ирсэн. 90 онд бол социализмыг нураахсан барууны капиталистуудын Америк болон Английн амар том системийн том дайралт бид нар рүү орж ирсэн. Одоо энэ Соросын сан чинь тэдний одоо гар хөл шүү дээ. Эдгээр орж иж бол бид нар бол өстой самартсан. Тэгээ өнөөдөр бид нар уул уурхай орон газараа ухаад юу гарч ирнэ вэ? Тэргээ булаацалтаад зараад баяжаад тэгээд баян болоод тэгээд явцдаг. Тэдрийгээ бас дээдс мэдс гэдэг байгаамаа. Тийм. Ямар нэгэн дээдс багт. За өнөөдөр яг 2025 онтой бид нар яг 30 жилийн дараа 30 гаруй жилийн дараа нэг генерац дуусаад нэг үе бүтэн үе дуусж шүү дээ. Тэгээд одоо шинэ үе эхлэх гээд байж байна. За энэ шинэ үе бол одоо интернет гар утастай зарим нь iPhone-то нас чицсэн интернетөд явж байгаа. Тий. iPhone тэр хоёр яг нэг онд төрсөн. Тий. За эднийг одоо яах вэ? Яаж энэ Монгол улсын ирээдүйг гаргаж ирэх вэ? Яг нэг цалинтай болсон, нэг живтэй болсон, хоолтой болсон. За энэ тэнд бас нэг тэрэлж ч юм уу, цайсан ч юм уу бас нэг шавшинтай болсон нөхдүүд бол одоо тэр ирээдүйг л ярилцах болсон байхгүй юу? Одоо дахан цаас дуулыг тойроод байж байгаа намаас төрсөн тэр бөмбөнүүд одоо нэг Улаанбаатар руу орж ирэх хэрэгтэй байна. Тэгээд жинхэнэ 0 цагаас эхлэх хэрэгтэй байна. Яг бол 90 онд ч юм уу 21 онд ч юм уу тэр үед бид нар хувьслаа хийсэн улс орноо өөрчилсөн гэдэг байгаа байхгүй. Өө шүү дээ. Одоо бид нар яг 0 point яг 0 цагтаа ирсэн байгаа шүү. Тиймээс бид нар одоо хэлнээсээ эхлэх гэдэг байна шүү дээ. Яг үгнээсээ эхлэх гэдэг шүү дээ. Би нэг үг хэлээд за одоо тэгээд юу хэлээд байгаа. Би зүйл гэж хэлсэн хүнд би маш их дургу. Танаас миний хайр гэдэг зүйлийн тухай асуудаа ичих шиг. Одоо юу яриад ямар зүйл яриад байгаа юм бэ?
нэг сонин зүйл байж гэж. За тэгээд өгүүлбэрийг дандаа юм гэж дуусгана. Тий. Тэр нөгөө янз бүрийн хүмүүс чинь тийм юм энэ төр надад бичээд байгаа байхгүй. Гүчи надад юмаа болооч яасан юмтаа нөхрөө гэд битгэж байгаа шүү дээ. Тий. Өгүүлбэрийг хизээч юмар дуусгаж болохгүй шүү дээ. Хиний юм бэ гэдэг чи одоо. Тэрний юм уу? Үйлгээрээ дуусгах хэрэгтэй шүү дээ. За би учир зүггүй нэг ном орчуулад ямар ч утгагүй гэж утсан байхгүй. Яг орчуулах чинь өгнөд болохгүйсэн байхгүй. Словаар тавилаа. Герман монгол хэлний словаар тавиад монгол герман хэлний словаар тавиад орчуулах чинь болохгүйсэн байхгүй. Тэр словаар тэр тавьж чигээс ямар ч хангалтгүй байсан байхгүй. Оюуны өндөр түвшинд ном орчуулахад. За болидо гэдэг бид хайцсан байхгүй. Уул эхлээд би чинь физикийн ном орчуулах гэсэн. Тэгээ TOEFL гэх нэг англи Америкийн нэг философч гэсэн. Физикч гэсэн. Стив Хокинг гэсэн би нэг орчуулах гэж оролдоод тэрээс болоог байхгүй. Яг бол монгол ном болчих гэдсэн байхгүй. Нөгөө юм гэдэг рүүгээ явчих гэдсэн байхгүй. Тийм юм. Тийм. Окторгоо болвол тийм гандаас үлссэн юм гэж гэдсэн байхгүй. Тэгэхээр тэгж болохгүй шүү дээ. Юм гिचгээ чинь дуусчих гээд байна шүү дээ. Тийм. Болов уу гэж л дуусгах хэрэгтэй байхгүй өгүүлбэрүүд. Энэ миний маш их ном тийм болов уу гэдэг дээр явж байгаа шүү дээ. Эсвэл чи би чи эргэлзээд байгаа юм биш байхгүй. Цаад таны мэдхүү хүн төрөлхтний мэдлэгийг би чи хүндэтгээд байна шүү дээ. Тийм. Тэрс одоо дураараа юм гэж болохгүй шүү дээ. Философи бол тийм юм тэрх гэдэг шүү дээ хүмүүс чинь. Тэр юмны та хэлээд өгч гэж хэлсэн шүү дээ. Юмтай хүмүүс юмаа шаардаад шүү дээ. За тэгээд тэндээсээ яг философи номнууд орчуулах гэж бас нэг оролдоод Кантын номыг орчуулах гэж нэлээд оролдсон юм. Бас бүтлгүүцсэн байхгүй. Яг бол Германы Vernunft гэж үг байдаг байхгүй. Тэгээд тэр Vernunft гэдэг нэлийн тийм бурханлаг, шашинлаг тэндээс нэлийн тийм гаралтай үг байхгүй юу. Тий ер нь бол маш их үгнүүд одоо теологийн гаралтай байдаг шүү дээ. Философи үгнүүд. Тэгээд за энэ ухамсар гэдэг үгээр бол яхаа орчуулж болох юм байна. Чи жоохон ухамсартай байлдаа гэж байгаа нь бол Zeist du bitte Vernunft гэдэг үг яваад байгаа байхгүй юу. Чи жоохон ухамсартай байлдаа. За англиар бол яхаа ухамсарыг бол англичууд reason гэж орчуулад байдаг. Reasonable. Be reasonable. За яхаа ухамсар гэдэг үг. Тэгээ байж чи бойс руу өрөөд гэсэн одоо энэгээр байж л байгаа. Оюун ухааны шинжилгээ мэдлэгээч гэлөө. Нэг өвгөн хөрхийн 80 эртэл өвгөн л орчуулсан юм шиг байлээ. Тэгээ бид нэр шүүмжлэх гэсэн за одоо ирчих зүгээр. Нөгөө өвгөн ч одоо зүрх хөрхөн зогсож ирчих зүгээр. Ганц ном орчуулад хөөрцөн тийм үү? Яачгсан явж яхад нь аманд нь юу дүүрцэн явж яхад нь хөрхийн амтныг бас зүрхний өргөд явах гэд би тэр талаар юу ч хэлээг гэсэн. Тэгээ мойсх руу ч би нүглээ болцсон. Хөрхий тэгэл тэд чинь цалин аваад явж байгаа юмсан билээ шүү дээ. Тэгэл ардаа гэрүүл мэрүүлдэ. Ажлаас нь гарч ирсэн тэр үний чинь. Би ч одоо гайш цаана 2 дугаарыг өөхөж зогж байгаа шүү дээ. Ээжийнхаасаа мөнгө авахсан. Тэр хүүхд төрхий ээжийнхаа толгой муутагаас болж маларч болохгүй шүү дээ. Тэг аавхаа боловсрал муутагаас бөө шагнал тийм ардын багшийн гэдэг юугаар нь тэр хүүхэд баларч болохгүй шүү дээ. Тэг төрийн сойрхолт цолноос нь болоод. Тэгээ би ер нь тэнд ер нь бол маш их осолтой болгоомжтой байх хэрэгтэй байна. Гэт ер нь 3 цагаан ном дээр нэг жоохон Кантыг нэг орчуулж байгаа оруулах гэсэн. Ер нь бол Кант гэж энэ Германы философч бол ингэж бодсон юм байна шүү. Тиймээс би ертөнц бодол мэдлэг гэдэг дээрээ тэр номон дээрээ бодол гэдгээр нь ер нь Кант ингэж бодожээ, Хорвог ингэж бодсон байна, мэдлэгийг ингэж бодсон байна. Ер нь хүн гэдэг бол одоо тэр чинь хэлээ физик und ансих гэсэн хоёр юм байгаа байхгүй юу? Тий. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө юм бол яг одоо энэ байгаа юм бол энэ шүү. А энэний цаана жинхэнэ одоо үнэн бас байгаа шүү гэдэг тэр яваад байгаа байхгүй философт. Тий. Өөрөөр хэлбэл бид нар чинь нэг үг хэлж шүү дээ. Тий. Үг хэлж шүү дээ. Тэр үг чинь одоо яг бодит яг байгаа тэр бодит юм ингээд нэрлэлсэн үг үү? Тийм үү? А тэр юм нь байхгүй зүгээр бид зөвхөн бидний бодолд явдаг ойлголтоо. Тэр чинь авч чухал байхгүй юу? Тий. Одоо ёс суртахуун гэхэд бид нар хайгаад олохгүй шүү. Гэхдээ бид нар энэ дотор явдаг. Зөвхөн үгээр явдаг. Энэ хоёрын ялгааг чинь манай одоо энэ хэлнийх нь гээд байгаа энэ одоо муйс зүйлс шинжилгээний академид гэдэг чинь холиод идэх байхгүй. Наад философийн ойлголтууд чинь дандаа абстракт энэ дотор үүсдэг, бүтээгддэг юм аа. Тэгээд тэр чинь цаашаа юу болдог вэ? Мэдлэг болдог байхгүй. Тийм. Анх одоо философч чинь тэр одоо материч гэдэг юм уу, хүний ухаанч гэдэг юм уу, хүний бодолч гэдэг юм уу, мэдрэмж гэдэг юм уу, санаа гэдэг юм уу, энэ бүгд бол ямар нэг байдлаар
Тийм үү? Байгаа. Гэхдээ харуулах боломжгүй, үзүүлэх боломжгүй. Гэхдээ үг гэдгээрээ ойлголт гэдгээрээ энд явж байгаа. Абстракт. Тэгэхээр абстрактыг бид ч одоо нэг хийсвэргээл гараад тавьчих штеп. Абстрактаар нь орчихгүй. За нөгөө талдаа нөгөө конкрет яг энэ факт тийм бодит. Тэгээ энд хоёр ч маад юусэн яг мэдэхгүй ингэж яваад байт. Тэгээ би шин тэр бодол гэдгээс Кантын бодол гэдгээрээс Кант ингэж бодсон байна. Кант ингэж таныг мэдхүүтэй ажилласан байна. Яг цаад үннийг бол бид нар бол олохгүй юм байна. Бид нар өөрсдийнхөө энэ хараа, мэдрэмж, мэдрэлийн эрхтнүүд өөрийнхөө танин мэдхүүн багжаараа тэр юмыг мэдчлээ гэдэг юм байна. Тий. Энэ л хэмжээнд. Цаад жинхнийг бол бид нар бол мэдэхгүй, мэдж чадахгүй. Яг бол бид нар зөвхөн л энэ хорвоотой өөрийнхөө таван мэдрэлийн эрхтнүүдээр л харьцаж байгаа. Юу сонссон, юу харсан, юу амталсан. Одоо германоор болохоор Wahrnehmung гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр Wahrnehmung-ээс хэрхэн бидний ертөнцийн хорвоо ертөнцийг хүлээж авч яад. Энэ хүлээж авсныхаа хэмжээгээр бидний ертөнц рүү харах харц маань янз бүр байна. Тэрийгээ болохоор Кант Weltanschauung гэдэг байгаа байхгүй юу. Wie wir die Welt anschauen. Хэрхэн бид нар энэ ертөнцийг харж байна вэ? Ийм хоёр юм Кант тэр чинь маш ярьдаг байхгүй юу. Явсаар гол дуусдаг. Сүүл би Хайдеггер орчуулсан, Фром орчуулах гэж оролдсон, Сартр руу жоохон орж ирсэн, маш хэцүү байдаг. За тэгээд тэндээсээ за одоо тэгэл ер нь бол бодсоор байгаад таамагласаар байгаад, баримжаалсаар байгаад одоо hypothesis гэдэг шүү дээ, тийм үү? Баримжаалсаар байгаад, таамагласаар байгаад, явсаар байгаа тэр таамаг тэр бүгд чинь мэдлэг болж хувирд юм байна. Knowledge болж хувирд юм байна. Тэгээд тэрний дараа I know гэж хэлдэг юм байна. Би мэднэ. Одоо бид тухай бодсон, унссан, танилцсан, эндүүрсэн, андуурсан, буруу ойлгосон, тэрийгэ зассан тэр маш их бодолсны дараа одоо таны мэдхүү яг мэдлэг рүү хүн орж байгаа байхгүй. Тэс ном уншаад хизээш мэдлэгтэй болохгүй. Хүнээр лекц хичээл заалгаад хизээш мэдлэгтэй болохгүй. Тухайн хүний толгоогоор ороод тэр бүх үйл явц явагдаад андуураад, эндүүрээ, сэтгэлээр унаад, болоод, хаяад, үзээ ядаад, баярлаад, хөөрөөд, унших мотивац хөдлөөд тэр бүх үйл явц тархин дотор явагдчихэж одоо тэр хүн I know гэж хэлэх боломжтой байхгүй. Би ингэж яг мэдж авсан. Маш хэцүү байсан. Яг л тэр бүх тархинд эргэлдэж байгаа бүгд чинь хүний тархинд маш том стресс үүсгдэг байхгүй. Одоо тэр стрессийг яаж давах вэ? Би дөнгөж төрчөөд өдөрт насалчаад би зүгээр нэг ном уншаад зүгээр нэг YouTube дээр лекц сонсоод юм уу. Зүгээр нэг жоохон англи хэл сурчаад мэддэг болчлоо гэх бол өстой одоо юу гэдгийг одоо харлагын энтергээд бүр бага насандаа сонсч байсан үгийг хэрэглэх юм уу хаашаа. Тийм л юм болж өөрөх байхгүй юу. Тийм. Тэгэхдээ одоо миний үгнүүд одоо шинжлэхдэх хэвээр тэр энэ одоо хууч үгнүүдээс би одоо бас салаагүй явж шүү дээ. Харлага марлага шиг. Тэгээд тэр мэдлэг гэдэг чинь тэр Эйнштейн нэг чулуу гэдэг байгаа шүү дээ Эйнштейн. Тэгээд тэр чинь яаж тэр хүн тэр их янз бүрийн Кантаас үүсэлтэйгээр бодсоор байгаа бодол нь ажилласаар байгаад ерөөсөө нь хугацаа гэдэг чинь энэ орон гэдэг чинь абсолют биш relative юм байна гэдэг чинь гаргаж ирж байгаа байхгүй юу. Абсолют орон гэх юм бол эндээс дарахаа явахад 250 км 250-аар л байна. Огторгууд энэ хоёрын хоорондох зай яг шулуун шугамар 250 км гэдэг шиг байх боломжгүй байна л гэж байгаа. Том биетүүд өөрийнхөө ойролцоох оронгуудад нөлөөлөөд тэд нар нэгэ далига дахиагаа явчихдаг юм байна. Гэдэг рүү явж байгаа байхгүй юу. Тэр нь relative гэдэг нь бол тухайн тэр системээс хамааралтай гэсэн үг байхгүй юу. Бицүүх систем гэдэг байгаа шүү дээ. Чи ямар цэгээс хамааралтайгаар тэр хугацаагаа хэмжсэн тэр орон хэмжсэн гэдэг байгаа шүү дээ. Би одоо орон зай гэж хэлэхгүй байгааз. Тий. Би чи орон гэдгээр л явна. Space гэдгээр нь яваад байгаа байхгүй юу. Зай гэх юм бол distance болчих гээд байгаа байхгүй юу. За цаг хугацаа гэж би хэрэглэхгүй хугацаа гэдэг байгааз. Тэгээ хугацаа гэдэг нь нөгөө time гэдгээр яваад байгаа байхгүй юу. Цаг гэх юм бол энэ watch болчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бас үг айгуу чухлаа. Бид нар бол ер нь монголчууд манай Монгол улсаараа энэ үгтэй маш их замраагүй ханддаг.
Ер нь монгол хэлэндээ, монгол үгэндээ их хүндэтгэлгүй. Үгийг ерөөсө хүндэтдэггүй бид нар. Би чинь монгол хэл болон монгол үгийг маш хүндэтдэг байхгүй. За энэ үгийг бас ингэж хамаагүй хэрэглэж болохгүй. Болио. Тэр юм уу те. За. Тэгэл гараа ивчих шүү дээ. Яаж надад чинь мэдлэгийн тухай ярьж байгаа юм те. За. Тэгэл гараа ивчих шүү дээ. Стивен Хокинг би ном уншижсэн. Айгу сонирхолтой ном байдаг шүү дээ. Гараа ивчих. Тэгээ болоо. Би бол хийсэн шүү дээ. Би хийсэн шүү дээ. Тэгээд Эйнштейний тэр нөгөө relative гэдгээр явж байгаа. Бид нар бол харьцангуй онол гэж орчуулсан. Тэр яа гэсэн мохоо худлаа орчуулах шүү. Юу ямар харьцангуй мэрцангуй. Тэгж өрөөсөө хэлээгүй. За тэгэхээр олонлог энтер гэл математикт бас буруу орчуулад байт юм ба. Тэр чинь бол set гэсэн үг байхгүй юу? Тэр чинь олонлог шүү. Олонлог гэж plural байхгүй юу? Plurality байхгүй юу? Нэг нь болохоор singularity байхгүй юу? Тэнд л олон явж байгаа. Олонлог дотор чи олонтой ямар ч хамаагүй. Нэг юм хоёрхан ч байж болно. Set basket гэдгийг set явуулдаг байхгүй юу? Setting онол. Том онол гэдэг. Германууд тэргээ Mengen theory гэдэг. Том онол. Mengen theory. За ийм орчуулга руу орох гэж нэлээд будилж яг මේ 3 цагаан ном дээр байгаа. Эхний ном дээр бол тий ертөнц рүү бид нар хэрхэн хараад хандаад ертөнцийг хүлээж аваад тэр тухай бодоод тэгээд тэр бодлоосоо цаашгаа мэдлэг рүү хэрхэн шилжиж байгаа тэр шилжилтийг ертөнцөөс бодлоос мэдлэг гэсэн тийм шилжилтийг явуулсан. Тэгээд тэрэн дотор яг бас миний өөрийн хэрхэн тэр тухай уншиж бодож тэрэн дээр ажиллаж тэндээс янз бүрийн дүгнэлтэнд төгссөн. Айгуу чухал. Монгол орн бол ерөөсөө энэ тухай ном бичээчгүй юм байна лээ, ном бичдэгчгүй юм байна лээ. Тэгээд аахан л одоо түүх ормоо л бичдэг юм байна лээ. Тэгээд гадаадын ном орчуулахаараа тэгээд нөгөө Google Translator явцдаг. Google Translate чинь амар шүү дээ. За одоо тэгээд нөгөө AI artificial intelligence руу орно. Тэгэхээр одоо тэр монгол өгнүүдийг одоо яах юм байгаа. Яа. Одоо энэ нөгөө гачин тойл өчгөө дээр тэр өгнүүдийг орчуулсан шүү дээ. Intelligence гэдэг оюун гэж орчуулсан явж байгаа. Эхлээд тэд нар чи оюун ухаан гэж орчуулдаг гэсэн. Тэгээд би шөмжилсэн баг. Та нарт болж наа чи хүний ухаан, наад чинь зүгээр техник. Техникт хүний ухааныг шууд харьцуулж нэрийг өгч болохгүй шүү дээ. Тэгээд биш нэгс хиймэл оюун гэж явсан чи өөргөө зайлаа одоо бас жоох хиймэл оюун гэдэг болчиход байгаа. Одоо оюунаа явандаа байхгүй болох хэрэгтэй. Intelligence болох хэрэгтэй. Одоо нэг IQ-гийн intelligence чинь тэндэг явж байгаа шүү дээ. Энэ техник юмнууд байхгүй. Зөв чэйжилтгэл юмнууд байхгүй. IQ өндөртэй хүүхд бол зүгээр чэйжилтгэл хүүхд байхгүй юу? Маргааш мартчихсан байхгүй юу? Одоо энэ чэйжилдэг хүүхдүүдийн тэмцээнүүд явд юм байна шүү дээ. Тэгээд 2 3 хүүхдүүд очиод айхтар цэйжилж гисэн. Тий, одоо асуухад мартчихсан л явж байгаа. Цэйжилдэг чинь тухайн үед л цэйжилдэг байхгүй юу? Тэгэл мартчихдаг байхгүй юу? Бодох юм уу, танин мэдэх үү чинь өөрөө тэрнтэйгээ маш их зөрчилддөг учраас мартагддаг байхгүй юу? Тийм юм явж байгаа шүү. Тэгэхээр одоо энэ дижитал ертөнц рүү ороод artificial intelligence руу ороод ирэхээр intelligence гэдэг чинь ер нь техник intelligence-тэй байх ч боломжгүй. Тий. Тэр artificial intelligence чи юм бодохгүй шүү дээ. Сэтгэл хөдлөж байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө жоохон тэнэг шүү дээ. Artificial intelligence чи. За одоо ChatGPT дээр одоо яах юм мэдэхгүй. Одоо та нар бол энэ залуучууд бол бүгд л одоо хэрэглээд эхэлсэн баг. Тийм дипломын ажлаа ChatGPT-гээр хийж байгаа баг. Гэхдээ яг юм мэддэггүй хүнд бол гоё. Бэлэн сайхан. Тий хосомлогоонууд бол сайхан ч ChatGPT. Надад л хэрэггүй. Би чинь ChatGPT-гээс илүү юм чи. Тий одоо ChatGPT чи бүгдийг мэдчих биш шүү дээ. Одоо бүгдийг мэдчих болчих юм бол бурхан болчих шүү дээ. Тий одоо Google бас бүгдийг мэдчих биш шүү дээ. Тий ChatGPT дээр одоо ямар монгол үгнүүдийг тэнд хэрэглэх юм бүү мэд. Одоо энэ мөс юм энэ гадуур боловсролгүй нөхдөд одоо ChatGPT artificial intelligence-ийг хийгээд явж байгаа шүү дээ. Та нар боддоо. Тэд нар ямар тойл бичиг хэрэглэж байгаа бол монгол хэлний. Англи монгол хэлний. Одоо хаална шүү дээ. Одоо бүр замбарууг талд орно шүү дээ бид нар одоо. Бүрсээс айдаг байхгүй. Ямар үгийг одоо бодол гэж орчуулах уу? Ямар үгийг санаа гэж орчуулах уу? Ямар англи үгийг тийм үү? Мэдлэг гэж орчуулах уу? Ямар англи үгийг оюунлаг гэж орчуулах уу? Ямар англи үгийг сэтгэлийн хөдөлгөөн гэж орчуулах уу? Ямар англи үгийг санаа гэж орчуулах уу? Одоо санаа гэдэг үг чинь англиар орчуулах нь маш хэцүү шүү дээ. Тийм англи үг байхгүй шүү дээ. Санааг орчуулах байхгүй шүү дээ. Яах юм бэ мэдгүй. Одоо тэгэл бүгд ажилдаа орцсон байна гэсэн. Хэмэл оюуныхан
Тэгэл одоо биднээс мундаг болох бах. Бид нар одоо тэгэл дугаал болох бах. Бид нар дугаалах бах. Тэ? Хугацаа болцсон. Чи цагаа харсан чинь хугацаа болцсон байна. За нэг иймэрхүү байж штэ. Тэгээд одоо болоо да тий.